За шинэ влогта тавтай морил. Тэгэхээр хэрвээ та Гуанчжоуд хүүхэдтэйгээ ирээд хүүхэдтэйгээ чөлөө цагийг хаана яаж өнгөрүүлэх вэ гэж бодож байгаа бол би нэг газрыг та бүхэнд санал болгоё. За Link Plaza гэдэг газар байгаа. Тэгэхээр энэгээр ингээд тойроод явах юм бол хүүхдийн автомат тоглоомууд байж байна. За ер нь бол ийм хятадын худалдааны төвүүдийн заримудаар нь ингээд хүүхэд тоглуулад явхад тохиромжтой хэсгүүд маш ихээр байдгийн байлээ гэж би анзаарсан. Тэгээ энэ нь ямар давуу тал олгож ийн гэхээр өөрөө дэлгүүрээ хийсэнгээ хүүхдүүдэд бас зугаацуулах боломж олгох гэх юм уу. За энэ одоо жишээлбэл амтны хөөрхөн дэлгүүрч гэх юм уу, амтны ийм кафеч гэх юм уу ийм газар байна л та. Одоо энэгээр нь хөөрхөн амтд ингээд байж идэг. Тэгээд зоопарк гэх юм уу ийм үзүүлэлттэй газрууд байна л та. Энэ нэг дандаа хамстер гэдэг нь шүү дээ, тийм ийм усан гахаа туулай тиймэрхүү төрлийн амттай ихтэй кафе байна. Кафе гэх юм уу. Муур байж штэ. Баялаар том туулай байна. За энэгээр бас юм автомат тоглоомууд байж байна. Тэгээ давуу тал нь харин өөрөө дэлгүүрээ хийсэнгээ бас нэг хүүхдээ бүр хитрхи амар нөгөө том парк зорин байж явахгүйгээр энэгээр нэг ингэсгээд хүүхдээ баярлуулад аргалаад өнгөрөөчөхөд баг надад бол хангалттай санагдаад байгаа байхгүй юу? За энэ дэлгүүрийн доотолд болохоор юм H&M байж байгаа. За Muji байж байгаа. Энд хоолны газрууд байгаа. Өсчин байгаа. За H&M нь 2 давхар байсан та нар санаж байгаа. H&M-ийн логод байгаа. 2 влог хийсэн байгаа. Тэрийг үзээрэй. За энэний давуу тал нь хотын яг төвд тахиад өөрөвт байрлаж байгаа. За тэгээд хэрвээ нөгөө Легон дуртай банднер байх юм бол хөвгүүд байх юм бол ийшээгээ ийм Легоны тоглоомын дэлгүүр байж шүү бас. За энэ ч бас миний дурдаагүй өөр зөндөө олон ийм дэлгүүрүүд бас байгаа. Тэнд бас хүүхдийн номын сан сая байсан. За тэгээд хэрвээ энэ хүү газар таалагдаад ирэхийг хүсэх юм бол хаяг авъя гэж коммент бичих юм бол манай оператор танд бичгээр хариулаад өгөх болно. За тэгээд дахин санууч хэлэхэд мэддэг нэг нь чимээгүй өнгөрөөрэй, мэддэггүйнүүд нь санд болгож байгаа шүү. За мөн лайк, subscribe даргаа битгий мартаарай. За нэг юм шинэ давтаж хэлдэг хөвгтэй болчиход байгаа шүү. Тэгэхгүй бол манайхан цэцэрхээд ороод ирнэгөө даг бүр дагууд нь орж ирээд цэцэрхээ наачдаг шүү. За энэ дотор нэг Bungi Fitness гэдэг нэг юм юм байгаад банжи юм уу да мэдгүй бас буруу зүрх уурч магадгүй шүү. Энэ анх удаага л харж байгаа үг байгаа тай л та баг. Тэгэхээр энэ нэг ийм сонин төрлийн агаарын ийм йогийн ийм бас юм байгаад байгаа юм. За дээшээгээ явбал нөгөө хоолны газрууд нь байгаа. За яагаад энэ газрыг санд болгосон бэ гэнгүүт энэ газар сэлүүх. Тэгээд хэд их том хитрхи хүнтэй газар явхаар ядраад идэг байхгүй юу? Энэ болохоор яг ингээд чопгээ тойрол дуусгаад H&M орсон, Muji-го орсон, хэрэгтэй юм авсан, тоглосон, идсэн, тэ? Яг бүх юма хийгээд яг таарчгаар байгаад өсч орч болж байна, тэ? Гэхдээ тэгээ нэг өдрийн дотор тэрнээс илүү их юм хийж яадгийн, тэ? Болж байгаас тэ. Дэлгүүрээ ороод өөрөө хувцас авцсан, хэрэгтэй юмуд авцсан, нөхөртөө хувцас авцсан, хүүхдүүдтэй хувцас авцсан. За тэгэнгүүтээ сая хэллээ шүү дээ. Тоглоомын газар жоохон тоглолчих. За өсөж цангалаа идлээ уулаа, тэ? Амс хийлээ. За тэгэнгүүтээ гоо сахны солон тэр хаваар нь ч юм ороод амжуулж та ганц үсээ угаалгаад нэг тэгээ ганц угаагаас инститүүлчил та. Тэгээ гарахад яг данг уухгүй юу? Энээс илүү яг юу хэрэгтэй
хэрэгтэй. Надад бол хэд том байхаар дими санагдаад айгуугаа сэлүүхэн хүн арай багтай байдаг газар. Тэгэхгүй одоо миний нөгөө яг нөгөө өөр үздэд байгаа бас бичлэгүүдээр байгаа газрууд байгаа шүү. Тэр чинь ихэнх нь маш их хүнтэй газрууд шүү. Тэгэхээр бас их бодлоготой байх бол хэд том гоё газар олно гэд хитрхи их хүнтэй газар салгадаад ирчих юм бол өстө хүний хөл дайруулчихад ишгүүлчихээ бас хэцүү штэ манайхаа. За нэг тиймэрхүү. За энэ дагаа хоолны газруудыг хальт харуулчих. За өстө юу дөөн хоолны газар. За энэ ингээд энэ одоо хэдэн давхурт яваад байна биш үү? Давхар 6 давхурт явж шүү. За 6 давхурт болоод 7 давхурт хоолнууд байгаа тань. Өстө хоолны газар бол төрөл бүрээрээ л байна. Ингээд хоолны хүргэгч нар ингээд хоолуудыг хүргээд явуулцдаг. Хүргүүлээ давж уусан өөртөө ирээд идэж уусан ингээд юу л хоолны газрууд байна. За тэгээ манайхаа энэхүү газрын хаяг явах юм бол дахиад хэлээ. Хаяг авъя гэж бичээрэй.